Домкрат ашиглах заавар. Домкрат нь хийн, гидр, механик гэсэн 3 төрөлд ангилагдана. Домкратыг ашиглахаас өмнө үзлэг шалгалтыг сайтархийг шаардлагатай. Эхний алхам шингэн байгаа эсхийг шалгана. Шингэний хавхлага, шахуурга, тэдгээрийн ажиллагааг нь шалгана. Дараагийн алхам шахуурганы цилиндрийн сайлникаар шингэн хөлөрсөн эсхийг шалгана. Ингэхдээ домкрата уруу нь харуулж шингэн алдаж байгаа өгөөг нь сайтар ажиглана. Домкратны ажиллагааг гүйцэд өргөж, буулгаж шалгана. Домкрат түүний дагалдах хэрэгслүүд нь бүрэн бүтэн найдвартай ажиллагаатай байх ёстой. Домкрат нь ил харагдах гэмтэлгүй байх бөгөөд өргөх хэсгийн толгойн хавтан элэгдсэн, эмтэрсэн, мөрийсэн бол ашиглахыг хориглоно. Домкрат ашиглан ажил гүйцэтгэхдээ өргөх зүйлийн хэмжээг тодорхойлсон байх бөгөөд тухайн жинд тохирсон даац бүхий домкратыг ашиглана. Домкрат харвах, өргөгдсөн ачаа унах, хүн дарагдаж гэмтгэхээс сэргийлж эвүүр тулгуур ашиглан аюулгүй байдлыг сайтар хангана. Домкрат ашиглахдаа халтарч гулсахгүй тэгш гадаргууд байрлуулж, өргөх зүйлийнхээ төвөөс жигд хурдаар өргөнө. Домкратыг тэгш бус гадаргууд байрлуулах буюу уян харимтгай зөөлөн эд зүйл дээр суурлаж өргөлт хийхийг хориглоно. Энэ нь холборох, харвах, эрсдлийг бий болгох аюултай. Хэрвээ тэгш бус гадаргуугаас өргөлт хийх бол зориултын суурийг ашиглана. Ховоо 371 автомашины кабины тэнцүүлэгч амортизатор солих ажил гүйцэтгэх үед тусгайдан бэлдсэн домкратны суур болоод хамгаалтын сунгагчийг ашиглана. Хийн домкратны их бий болоод холбогч эд ангиудаас хий алдаж байгаа өгөөг нь шалгаж гэмтэл илрээгүй тохиолдолд домкратыг ашиглаж болно. Домкратны толгой дээр зориулалтын өндөрлөгч, домкратны толгойн диаметраас хэтрэхгүй хэмжээтэй, тэгш гадаргуутай, цул төмөр биетээс өөр зүйлийг өндөрлөгч болгон хийж ашиглахыг хориглоно.